Тэгэхээр өөрчлөлтөнд хамаарлахад төвөгтэй тодорхойгүй байдал ноёлж байгаа энэ цаг үед Давосын 56 дахь Дэлхийн эдийн засгийн форум яриа хэлцээний амин цусын сэргээхэн сэдвийн хүрээнд зохион байгуулаглаа. За энэ оны форумд дэлхийн 130 гаруй орноос улс төр, бизнес, иргэний нийгмийн 3,000 гаруй төлөөлөл оролцож өмнөх жилүүдээсээ бол илүү өргөн хүрээг хамарснараа онцлогтой байлаа. Монгол улс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан инхтээний зөвлөлийн анхны гишүүдийн нэг боллоо. За Америкийн нэгдсэн улсын түншүүд уг зөвлөлийн дүрмийг нэгдсэн улсын байгууллагын чиг үүрэгтэй зөрчилдөх хэмээн болгоомжилж байна. Дональд Трамп Гренландыг нэгтгэхдээ цэргийн хүч хэрэглэхгүй болохыг зарласан зах зээлд амьсгалах орон зай гаргаж өглөө. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын зэрэгцээ хамтын ажиллагаагаа хадгалах нь улс орнуудын хувьд хүндхэн сорилт болохоор байгааг форумын оролцогчид онцлсан байна. Олон улсын валютын сангийн тооцоолоор дэлхийн эдийн засгийн өсөлтөд хиймэл оюун чиг 1.1-ээс чиг 18% нөлөө үзүүлэхээр нь бизнесийн байгууллагуудын 23.5% нь хиймэл оюун маш их хэмжээний шинэ ажлын байр бий болгоно гэж хариулсныг Дэлхийн эдийн засгийн форумын тайланд онцолсон байна. Тэгэхээр улс орнуудын хооронд итгэл, ил тод байдал, хууль дээдлэх ёсыг хүндэтгэх явдал буурч протекционизм нэгдэж байгаа нь бол олон улсын харилцаа худалдаа, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгааг Дэлхийн эдийн засгийн форумын эрсдлийн тайланд онцолсон. Тусгай хөтөлбөртэй хамт байснаар дээрх сэдвийн хүрээнд нэр хүндтэй эрхмүүдийн Швейцарын Давост илэрхийлсэн байр суурьуудыг хүлээн авч үзэх боломжтой. Тэгэхээр Швейцарын Давост ажиллаж байгаа манай сурвалжлагч Бадмараг Bloomberg-ийн Жумана Персежид нартай холбогдъё. Зэн жилийн форумын сэдэв оролцогчид бас өмнөх жилүүдээс маш өргөн хүрээг хамарлаа. Тэгэхээр дэлхийн лидерүүд тулгамдж байгаа асуудлуудад бас ямар гаргалгаа санал болгов форумын гол үр дүнг юу гэж харж байна вэ? За 56 дахь жилдээ зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумд бол нийт 130 гаруй орны 3000 гаруй удирдагчид бол энд хүрэлцэн ирсэн. За энэ бол тус форумын түүхэнд байгаагүй хамгийн өндөр оролцоотой уулзалтуудын нэг болж байна. За гол байр сууриас харах юм бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон дэлхийд дахин геополитикийн докторгүй байдал гүнзгийрч олон талт хамтын ажиллагаа сударч байгаа өнөөгийн нөхцөлд дэлхийн нийт сорилтуудыг даван туулах хамгийн үр дүнтэй бөгөөд зайлшгүй зам нь хамтын ажиллагааг бэхжүүлэх гэдгийг онцлсан бол харилцаа шийдэмгүй үйл ажиллагаатай болгох хэрэгтэйг онцолж байна. За харин Хятадын төрийн зөвлөлийн дарга Хели Финий хувьд бол Хятадын эдийн засгийн өсөлтийн загварыг хамгаалж дотоодын зах зээл илүү нээлттэй болгох замаар дэлхийн худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулахар зорж байгаагаа мэдэгдэж байна. Харин Канадын ерөнхий сайд Марк Карнигийн хувьд хууч дэлхийн дэг журам эргэж ирэхгүй хэмээн мэдэгдэж тэнцвэржүүлэгч хүчний орнууд хамтран ажиллахыг уриалж байгаа юм байна. За технологийн салбараас Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла хэмэл оюуны хэрэглээ бол одоогоор илүү боловсралтай хүмүүс за мөн өндөр хөгжилтэй орнуудад төвлөрч байна. Зохих бодлого манлайлалгүй бол энэ нь дэлхийн хэмжээнд тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх эрсдэлтэй маа гэж бол дурдж байлаа. За үүнээс гадна хэмэл оюун нь өмнөх технологиудаас ялгаатай нь аль хэдийн дэлхийн ихэнх хэсэгт хүртээмжтэй байгаа. Зөв нөхцөл нь бүрдэх юм бол хөгжиж байгаа орнуудад шинэ боломж авчрах боломжтой маа гэж үзэж байна. За сүүлийн хэдэн 10 жил тохиогоогүй төвөгтэй геополитикийн нөхцөл байдал технологийн салбарын хурдтай өөрчлөлтийн дунд дэлхийн өнцөг булан бүрийн удирдагчид Давост ерөнхийдөө цугларч мөн олон талт байр суурь болон ялгаатай шийдлүүдийг нэгтгэн хамтран хэлэлцлээ гэж бол дүгнэн хэлж болохоор байна. Энэ 7 хоног Давос хотно болсон Дэлхийн эдийн засгийн форум нь олонний анхаарлыг татсан 7 хоног болох нь тодорхой байсан. Энэ жилийн форумын гол агуулга нь хамтаар хэлцгийн мөн чанар байсан ч өнгөрсөн амралтын өдрүүдээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг худалдаа авах хяналтандаа оруулах бүр цаашлаад хүчээр нэгтгэх боломжийг үгүйсэхгүй гэсэн байр суурьуд илэрхийлсэн нь чуулганы утга санаатай илт зөрчилдөж байлаа. 7 хоног нэг иймэрхүү үр зурагтай эхэлсэн тул Дональд Трампын илтгэлийг тойрсон хүлээлт өндөр байсан. Ерөнхийлөгч Дональд Трамп 5 гарагт Давос хотно Америкийн нэгдсэн улсаас урьд өмнө байгаагүй өргөн хүрээний бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирсэн. Тэрээр илтгэлдээ Гренландыг Америкийн нэгдсэн улсад нэгтгэх хүсэл сонирхлоо илэрхийлсэн ч өдрийн төгсгөлд нөхцөл байдлыг оронгоор нь эргүүлсэн. Тодорхойлбол Дональд Трамп НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттэй уулзсныхаа дараа байр сууриа өөрчилсөн. Талууд Гренландын ирээдүйн яриа хэлцээний ерөнхий цар хүрээг тохиролцсноо зарласан ч яг юуг багтаасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Ойрхон орнуудын хувьд Давост мөн нэгэн түүх мөч тохиосон. Энэ нь инх тайвны зөвлөл байгуулах баримт бичигт гарын үсэг зурсан явдал юм. Энэхүү зөвлөлийн үүсгэн байгуулагч гишүүнээр 25 улс нэгдсэний нэг нь Монгол улс байгаа. Энэ нь Газын гал зогсох төлөвлөгөөний 2 дугаар үе шатны салшгүй нэг хэсэг болж байна. Энэхүү алхам бүс нутагт урт хугацааны тогтвортой байдал авчрах хэсэг нь тодорхойгүй ч түүхэн үйл явдал болсныг олон улсын ажиглагчид онцолж байгаа. Мэдээж ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргаа энэхүү зөвлөлийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн өөрсдөө ихээхэн үнэлгээ өгч байна. Жумана Версач, Швейцарын Давос хотоос. Баярлалаа.
Тэгэхээр Дональд Трампын их тайвны зөвлөлийн санаачлах нь биелээ болж эхний гишүүдэд элсүүлж чадсан ч тус зөвлөлийн зорилт бүтэц болоод Америкийн ерөнхийлөгчид ногдох эрх мэдэл нь бол олон улсад ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа. Үүнээс гадна зөвлөлд байнгын суудалтай болохын тулд багадаа 1 тэрбум долларын хувь нэмрээ оруулах, за мөн Дональд Трампыг эцсийн шийдвэр гаргах эрх мэдэл олгох зэрэг заалтууд багтсан маргаан дагуулсан хിവэр байна. За Монгол улс Америкийн цосын ерөнхийлөгч Дональд Трампыг санаажилсан их тайвны зөвлөлд нэгдэж ерөнхий сайд Зандан Шатар гарын үсэг зурсан. За мөн Их Британий ерөнхий сайд асан Тони Блэр, Бельгийн хаан тусын ерөнхий сайд Барт Дэ Вебер нартай Давост уулзаж хэлэлцсэнийг мэдээлсэн байна. Тэгэхээр Монгол улсын их тайвны зөвлөлд нэгдсэн учир шалтгаан хүлээх үүрэг болоод эрчим хүчний хараат бус байдлыг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримталж байгаа талаар Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатартай Давост тусгаалan ярилцсныг хүргэж байна. Эдийн засгийн форумын үеэр тантай ярилцах завшаан олцсон бас маш их таатай байна. За үүнээс гадна яг сая Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачлсан их тайвны зөвлөлд бол манай Монгол улс үүсгэн байгуулагч гишүүн орны тоогоор бол нэгдэж орлоо шүү дээ. Энэ талаар бас та дэлгэрэнгүй мэдээлэхгүй мөн ач холбогдлыг нь ямар байдлаар харж байна? Монгол улсаас ямар үүрэгтэйгээр оролцох вэ? За Монгол улс инхийг эрхэмлсэн, бие даасан олон талуурт гадаад бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ бол манай гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн зарчим. За энэ олон талуурт гадаад бодлогынхаа хүрээнд инх тайвны төлөөх дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнуудын санаачлага, яриа хэлцээ, зөвлөх механизмуудыг дэмжиж ирсэн уламжлалтай. Ийм учраас ер нь яриа хэлцээний замаар, зөвлөлдөх замаар бүс нутагт инх тайвныг тогтоох аливаа улсад тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн. За ингээд зөрчил мөргөлдөөнд нэрвэгдсэн улс орнуудын хүрээнд одоо хууль ёсны сэсгэлийг сэргээх, бүтээн байгуулалт сэргээн босголтыг хэрэгжүүлэх энэ дэлхийн нийтийн санаачлагт нэгдэж орж ийн гэдэг нь бол бас манай одоо энэ бүс нутгийн интегралчлалтыг дэлхийн олон талд олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжүүлж явах идэвхтэй байр суурийг баримталж явах зүйтэй гэсэн юм зарчим чиглэлтэй. Энэ маань ч гэсэн цаашдаа бас одоо олон тулгуурт олон талд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна. Энэ маань дэлхийд инх тайвныг тогтооход бид бас идэвхтэй байр суурь баримталж байгаа нь бас одоо улс орныхоо хөгжилдч дотоодын одоо манай гадаад бодлого, гадаад бодлогын эдийн засгийн хамт ажиллагаанч тодорхой өргөөжтэй байх зарчимтай нэг болоосоо дэлхийн нийтийн инх тайвны төлөөх үүс сэрэгт хувь нэмрээ оруулж явах нь манай гадаад бодлогын чиглэл мөн энэ хүрээнд одоо бас бид альва нэгэн бас үүрэг хариуцлага хүлээхгүйгээр тодорхой дүрмийн өөрчлөлтүүд харилцан хилцэж өөрчлөлт гэсэн одоо тодорхой агуулга яриа хэлцээний хүрээнд бас энэ санаачлагт ус нэгдэн орж байгаа. Энэ бол одоо санаачлагт нэгдэж орж байгаа хэлбэр юм аа. Таны бас оролцсон хурал одоо дийлэнхтэй хэмэл оюуны асуудлуудыг хүндсэн юм уулзалтуудад та оролцож явжсэн. Тэгэхээр яг энэ чиглэлээр бас манай Монгол улс хэмэл оюуны хэрэглээг эрчимжүүлэх хэм зорилт тавиад ажиллаж байгаа. Энэ чиглэлээр дэд бүтцийг сайжруулах, за тэр дунд эрчим хүчний одоо аюулгүй байдлыг хангах чиглэлээр бид юун дээр анхаарах хэрэгтэй вэ? За яг бидний одоо ярьж байгаа энэ үед бас Улаанбаатар хотод цахилгааны бас тодорхой хязгаарлалтууд хийгээд явж байна шүү дээ. Ер нь эрчим хүчний асуудал бол манай эрчим хүчний аюулгүй байдал хамгийн тулгымцсан асуудал байна. Тийм учраас бид одоо байнгын холбоотой захин уулзалт хорлууд хийж холбогдох яам газар албан тушаалтнуудтай харилцаж байлаа. Нийт ялтаа хугацаанд 5 дугаар цахилгаан станцыг одоо энэ 2 дугаар сард эхлүүлж байгаа. Шалгаруулалтын ажил нь хийгдээд өөрсдийн хөрөнгөөр барих ажлыг төр зохиос мөнгө гаргахгүйгээр хийх ажлыг явуулж байгаа. За дээр нь цэлэнгийн цахилгаан станц, цахны цахилгаан станцуудыг одоо ашиглалтанд оруулснаар бас ачаал буурах ойрын үнэмээр ашиглуулж байгаа ажлууд юм байна. За дээр нь энд бас бид нарын ногоон шилж эрчим хүчний шин технологиудыг хэмэл оюухантай уялдуулсан шинжлэх технологиудыг хамтарч Aqua Power дэлхийн одоо сэргээгдэх эрчим хүч, нарны эрчим хүчийн томоохон компаниудад яриа хэлцээ хийлээ. Энэ хүрээнд Монголд дотоод хэрэгцээг бүрэн зогсохгүй одоо экспортлох эрчим хүч экспортлох зорилготой ийм компаниудыг Монголд урьж ажиллалаа. Ингэснээр одоо хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэх одоо өөрөлдвөл нүүрс шатаахгүй байх одоо ногоон эрчим хүч яриад байж тээ тийм ээ. Байгаль орчинд халгүй хүн ардад ээлтэй юм сэргээгдэх эрчим хүчний шинжилгээ хийхийг зорьсон том уулзалтууд хийлээ. За энэ бол дунд хугацааны. Бид ойрын хугацааны зов асуудлаа шийдвэрлэж байна. Дунд хугацааны асуудал дээр одоо хөрөнгө оруулагчдтай яриад тохиролцоож эрчим хүч экспортлагч шинэ эрчим хүч хэмэл оюухан тогтолцосноор хэрэгжүүлж. Манай улс бас эдгээр нарлаг өдөр ондортой нарны нөөц ихтэй улс боловч өдөр шиний ялгаа
нартай цагийн тоо хэд хэлбэлцэлтэй байдгаас шалтгаалаад энэнийг бас тохируулах зүйд энийг хиймэл оюуханаар тохируулсанаар илүү хяналт эрчим хүчийг сэргээгт эрчим хүчээр үйлдвэрлэх юм шин технологийн компаниудаа уулзж энэ чиглэлээр тодорхой тохиролцоонд хүрч Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний станцуудыг байгуулахад тохирлоо. Одоо энэ хавраас ажлыг эхлүүлэхээр ярьж байна. Эдийн засгийн судалгааны ажлууд явагдаж байна. Бас одоо шивээ орчинд хослмол цахилгаан станц, дүнсийн цахилгаан станц ажлыг эхлүүлж байна. За үүнээс гаднаас Дэлхийн эдийн засгийн форумын эрсдлийн тайлан гарсан. За энэ тайлангаас харах юм бол манай Монгол улсын хувьд ойрын хугацаанд толгорч болох хамгийн гол эрсдлээр инфляц. За хоёрдугаарт бол дэлхийн эдийн засгийн өсөлт саарах юм эрсдлийг бол дурдсан байсан. Тэгэхээр бас таны хувьд Монгол улсаас ерөнхий сайд болон Төв банкны ерөнхийлөгч оролцож байгаагийн хувьд цаашдаа бас энэ эрсдлүүдийг шийдэх ямар бодит харгалмуудыг бас харж байгаа л. За ер нь олон улсын банк санхүүгийн байгууллагуудыг Монголд үрж байна. Зарим тодорхой банкуд Монголд одоо бас салбарны банк байгуулах сонирхлууд илэрхийлсэн ярилцлууд боллоо. За бидний нүгэж үзвэл манай эдийн засаг үнийн өсөлтөнд нэрвэмдэлтгий байдаг нь бол импортын хэд хамааралтай, үндэсний үйлдвэрлэл өгжөөгүй, түүхийд нүүрс зис экспортлохоос өөр одоо нэмэгдэх шингэсэн бүтээгдэхүүн экспортлдог улс байгаа учраас импортоос хэд хамааралтай байгаа инфляцийг өдөх нэг хүчин зүйл болж байгаа. Ханшийн савлгаан дөртөх нэг том эрсдэл болж идэг. Ийм учраас үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь цагаан алд, хүнсний хувьсгал хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж дотоод хэрэгцээгээ бүрэн хангах. За ер нь бас хиймэл оюухан бол бүх салбарт нэвтэрч байна. Хиймэл оюухан бол манайх шиг хүн ам багтаа өргөн уудам нутагтаа улс орнуудад одоо хөгжлийн бас шинэ боломж гарцыг нээж байна. Ийм учраас бид хиймэл оюухан одоо роботын үед ажиллах хүчний нөөцөдөө уудам нутагтаа улс оронд дэд утсын хөгжлийг нөхөх хиймэл оюуханы шинэ дэвшлүүдийг ашиглах замаар улс орон өсрөнгөө хорцтой өгч болно. Энийг одоо инфляцийг бууруулахад хүнс хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, уул уурхайг хөгжүүлэхэд энэ хиймэл оюуханыг нэвтрүүлэх замаар бүтээмжийг эрс нэмэгдүүлэх болцоотой. Тэгэхээр энэ оны Давос зүгээр нэг эдийн засгийн форум бос геополитикийн өндөр эгзэгтэй тайзуулаа. За чуулганд түүхэнд хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцсон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын илтгэл энэ оны онцлог үйл явдал ярианы сэдэв боллоо. Хүмүүс намайг хүч хэрэглэнэ л гэж бодсон байх. Хүч хэрэглэх шаардлага надад алга. Би хүч хэрэглэхийг хүсэхгүй байна. Хэрэглэхгүй. Гренланд тарифын сүрдүүлэг нь Атлантын далайд амнсан Америк нэгдсэн улс Европын харилцаанд ан цаа үүсгэж байгаа Европын удирдагчдын хариу үйлдэл тодорхой харууллаа. Тухайлбал Франц ерөнхийлөгч Эммануэль Макрон Америк нэгдсэн улсын сүрдүүлэгт илүү хатуу хариу өгөх ёстой гэж мэдгдсэн. Худалдааны хурцмал байдлыг өдөөх албадлагын эсрэг механизмыг хэрэгжүүлэх боломжийн талаар анхааруулсан юм. Зарим Давосын эндэр дээр хамгийн хүчтэй илтгэлийг Канадын ерөнхий сайд Марк Карни тавьсан. За тэрээрээ дүрмж суурилсан дэлхийн дэг журам аль хэдийнэ нуран унсан болохыг мэдгдсэн байна. Европт одоо маш хүчирхэг арга хэрэгслүүд бий. Бидэн дээр хүндлэл алдагдсан үед, тоглоомын дүрмийг хүндэтгэж давхах болсон үед бид эдгээрийг ашиглах шаардлагатай. Албадлага хавчлагын эсрэг механизм бол өнөөгийн бэрх нөхцөлд эргэлзээгүйгээр шууд ашиглах ёстой хүчирхэг зэвсэг юм. Дүрм журам цөөрөлсөн дэлхийн дэг журам аль хэдийн нуран унсан. Улс орнууд хэлэлцээний ширээнд суухгүй бол ширээн дээрх хоол болох эрсдэлтэй. Зарим Дональд Трампын их тайны зөвлөлд нэгдсэн Аргентины ерөнхийлөгч Хавьер Миле өснө нэмэгдэж буй Аргентин болон бүгд найрамд дотоод улсын эдийн засгийн харилцааг хамгаалсан байр суурийг илэрхийлсэн. За тэрээр хятадын эдийн засгийн хэмжээг харуул тус улстай худалдаа хийхээс өөр аргагүй гэж тайлбарлажээ. Миний төлөвлөгөө бол Европын холбоо, Америк нэгдсэн улс болон бүгд найрамдах Хятад ард улстай нээлттэй эдийн засгийн харилцаа тогтоох юм. Би нээлттэй эдийн засгийг хүсэж байна. Хятадын эдийн засгийн дэлхийд эзлэх хувь хэмжээг харуул Аргентин Хятадтай худалдаа хийх шаардлагатайг ойлгох болно. Мөн энтхийн хөгжил дэвшлийг харуул би мөн л тус улстай худалдаа хийхээс өөр аргагүй. Би үүний төлөө л ажиллаж байна. Аргентиныг илүү нээлттэй улс болгохын төлөө.
Улс тус бүрд тулгарах богино хугацааны эрсдлүүдийг ирэмбэлсэн Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанд ирэх 2 жилийн хугацаанд Монгол улсад хамгийн том нөлөө үзүүлэх магадлалтай эрсдлээр инфляцийг нэрлсэн байна. Дараах асуудлаарх зочдын ярилцлагын хэсгээс туудахгүй хүргэх болно. Тэгэхээр геодийн засгийн сөргөлтөөн улам бүр нэмэгдэж байгаа тул чухал ашигт малмал за мөн нөөцийн үн өсөж улмаар хэрэглээний үнд нөлөөлж болзошгүй. Тиймээс энэ онд бумеранг инфляц иргэн ирэх болгоомжтой байна гэж Дэлхийн эдийн засгийн форумын захирал Садия Захиди онцолсон. Монгол улсын нөөц боломж болгын орчин тодорхой тохиолдолд мөн хамтран ажиллахад бэлэн гэдгийг бол Fortes компани эрчим хүч өсөлтийн группийн захирал Агустин Бишот хэлж ирсэн юм а. Тэгэхээр ус дөрөвч мэт ногоон төслүүдийн санхүүжилтийг удаашруулж байгаа ямар саад бэрхшээл байна вэ? Гол эрсдэл нь төр засгийн бодлогын дэмжлэг хангалтгүй байгаа явдал гэж хэлмээр байна. Зарим улс оронд, тухайлбал Америкт татаас дэмжлэгийн бодлого хэрэгжиж байгаа. Харин Европт нөөц төрөгчийн зохицуулалт илүү төвөгтэй хэвээр. Шатах түвшний хэрэглээ өндөр салбарыг шийтгэх, хэд зохицуулахаас илүүтэйгээр цэвэр доктортой ирээдүг бий болохоор зорж байгаа төслүүдийг дэмжихэд анхаарах хэрэгтэй мэт санагддаг. Хэрвээ ийм дэмжлэг байхгүй бол зах зээл бүрэн төлөвшөж чадахгүй. Хөрөнгө оруулалтын шийдвэрүүд удаашрах эрсдэлтэй. Гэсэн хэдиж Fortes компанийн хувьд бид удаашрахгүй. Бүх нөөц болцоогоод ажиллан энэ шилжилтийг бодит ажил болохоор зорж байна. Ногоон үйлдвэрлэл ашигтай байж чадна гэдгийг бид Пилбаро бүснүүдэг болон Баруун Австрали дахь үйл ажиллагаагаараа бодитоор нотолж байна. For countries like Mongolia, we are very dependent on the Монгол улс уулуурхаан салбараас ихээхэн хамааралтай орон. through green investment and any other green. Тэгвэл уулуурхаан салбарыг ногоон хөрөнгө оруулалт тогтвортой төслүүдээр дамжуулан шин түвшинд гаргах ямар боломж байна вэ? Again, we haven't had the chance of looking in Mongolia. Бид одоогоор Монгол улсыг наривчлан судалж амжаагүй байгаа. Гэхдээ миний хувьд нэг зүйлийг тодорхой хэлж чадна. Хэрвээ байгалийн баялаг нөөц байгаа бол боломж заавал байдаг. Монгол улсад хэрэгжиж буй бодлогын орчин, хууль эрх зүйн тогтолцоо, шийдвэр гаргах процесс маш сонирхол татж байна. Хэрвээ нөөц боломж нь тодорхой бол бид хэрхэн хамтран ажиллаж хөрөнгийг баталгаатай доктортой байдлаар хөгжүүлэх замыг судлахад нээлттэй байна. Мэдээж энэ бүхэн Монгол улсын засгийн газар ард иргэдтэй хамтарч доктортой урт хугацаанд үр ашигтай төсөл хэрэгжүүлэх зарчмын хүрээнд явагдана. Би хувь хүнийхээ хувьд ч Fortes компанийн зүгээс ч судалгаа хэлцүүлэхт оролцохыг бүрэн дэмжих болно. Эдийн засгийн эрсдлүүд өнгөрсөн оноос 7-8 байраар дээшилсэн. Инфляц, эдийн засгийн удаашрал илүү их санаа зовоож байна. Хөрөнгөний зах зээлд хөөсрөл үүсэхгүй гэсэн болгоомжлол мөн үүссэн. Эдгээр нь ерөнхийдөө энэ он тулгарч болох хамгийн гол эрсдлүүд байна. Үүний дараа таны дурдсанчлан хамтын ажиллагаа өөрчлөгдөж болох ч бид бүгд BBS-ээ маш их хамааралтай учраас алга болохгүй. Миний сая дурдсан эдгээр бүх эрсдлийг зөвхөн нэг улс орон ганцхан компани зохицуулж чадахгүй. Эдийн засгийн хамтын ажиллагаа заашгүй шаардлагатай. Харилцан яриа хэлцэн шаардлагатай. Би биетэйгээ хамтран ажиллаж итгэлцлийг сэргээх чадвартай байх сэтгэл шаардна. Энэ сэдвийн хүрээнд яриа хэлцээ өрнүүлэх нь энэ удаагийн чуулгын гол зорилго юм. So also inflation is perceived Монгол улсын хувьд инфляц өндөр эрсдэл дагуулж байна. Инфляцийн түвшин өнгөрсөн оны турш өндөр хിവэр байсан бөгөөд 12 дугаар сард Төв банкны зорилтод хязгаарт орж ирсэн. December. So Тэгэхээр бодлого боловсруулагчид үүн дээр ямар байдлаар арга хэмжээ авах ёстой вэ? So around the world, inflation is Дэлхийд даяар улс орнуудын инфляц Төв банкнуудын тогтоосон зорилттой түвшинд ойртож эхэлж байна. to the target set by central. Зарим тохиолдолд Төв банкнуудын тогтоосон зорилтод аль хэдийнэ хүрсэн. However, the big risk at the moment is what will Гэсэн ч одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд хамгийн том эрсдэл бол гео эдийн засгийн зөрчил. as there are Энэ нь урт хугацаанд инфляцид хэрхэн нөлөөлөх вэ гэдг нь чухал. currently been absorbing those higher prices. Тариф нэмэгдэж байгаатай холбоотойгоор одоогоор зардлын өсөлтийг өөрсдөө шингээж байгаа компаниуд үүнийгээ хэрэглэгчдэд дамжуулж эхэлэх үү? Will we see rising prices around specific Геодийн засгийн сөргөлдөөн улам бүр нэмэгдэж байгаа учраас тодорхой чухал ашигт малтмал нөөцийн үн өсч улмаар хэрэглэгчдийн төлөх үнд нөлөөлж эхэлэх үү гэх мэт. I think overall
Тиймээс дэлхийн эрсдлийн тайланд бидний онцолж буй өөр нэг эрсдэл бол энэ оны турш бүүмеранг инфляц эргэн ирэх магадлалтай. Мэдээж хэрэг энэ бол зүгээр л эрсдэл. Эдгээрийн аль нь ч заавал болох ёстой зүйл биш, аль нь ч урьдчилан тодорхойлсон дүгнэлт биш юм. Гэхдээ эдгээр эрсдлээс сэргийлэх хэрэглэгчдийн төлөх үн огцом өсөхгүй байхтаа анхаарах нь бодлого боловсруулагчид болон бизнесийн байгууллагуудын удирдлагуудын гарт эрх мэдэл байгаа гэж бодож байна. Тэгэхээр Дэлхийн эдийн засгийн форумын эрсдлийн тайлангаар эх 2 жилийн хугацаанд Монгол улсад инфляцийн эрсдэл хамгийн өндөр байгааг тодтогсон. 2024 онд төсвийн хэлэлт зам өрийн дарамт түүхийн эдийн үнийн уналттай холбоотой макро эдийн засгийн суурь асуудлууд эрсдэл болж исэн юм а. Төсвийн хэлэлт хэрэглээний зээлийн өсөлт. За зээл маань бол нэг өнгөрсөн оноос 20 гаруй хувьтай байна. За ингээд банкнуудынхаа дотоод гадаад актив дүнг ингээд хараад нийт одоо M2 мөнгөний өсөлт маань 8 орчим хувьтай энэ нөхцөлийг харах юм бол бас хэрэглээ импорт дэмжсэн ийм халалтын шинж тэмдгүүд бас байгаа. Тийм учраас бид нар ер нь хэрэглээний зээлийг багасгах юм шийдвэрийг гаргасан, хязгаарлах юм шийдвэрийг гаргасан байна. Тэгээд цаашдаа бол ер нь Төв банк бол ямар бодлого гаргах вэ гэхээр урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих, за энэ нам дор түвшинд инфляцаа тогтворжуулах эмэл бодлогыг барьж ажиллана. Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгийн өсөлт эрчимжиж тэгшбус байдал нэмэгдэж байгааг Oxfam International-ийн гүйцэтгэх захирал Амитаб Бихар хэлж байна. Зам өнөөгийн эдийн засгийн систем залуу хүмүүсийн ашиг сонирхолд нийцэхгүй байна гэж Global Shapers Community-гийн тэргүүн Натали Пирс онцолж байсан. Эдгээр зочдын байр сууриар туу утгагүй эргээ олзъя. Тэгэхээр Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан тайлангуудаас анхаарал татсан тоонуудыг хүргэх гэж байна. Эхний онцлог тоо бол 33.9 их найд $. Дэлхийн хүн амын 1 хувийг бүрдүүлдэг хамгийн чинэлэг хүмүүсийн хөрөнгө 2015 оноос хойш бодит дүнгээрээ 33.9 их найд $-аар нэмэгдсэнийг Oxfam байгууллага шин тайландаа мэдээлсэн. Энэ хэмжээний хөрөнгөөр Дэлхийн банкнаас тогтоосон ядуурлын шугам болох өдрийн 8.3 $-оос бага орлоготой дэлхийн даяар хүн амын 1 жилийн ядуурлыг бол 22 удаа бүрэн арилгахад хангалттай гэж тооцоосон. Замын ердөө 3,000 тэрбумтны хөрөнгө гэхэд 2015 оноос хойш бодит дүнгээрээ 6.5 их найд $-аар өссөн. Нийт баялагын хэмжээ нь бол одоогийн байдлаар дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 14.6%-тай тэнцэх хэмжээнд хүрсэнийг тооцоолсон байна. Сүүлийн онцлог тоо бол 64%. Дэлхийн эдийн засгийн форумын Youth Pulse 2026 тайлангаар судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь бол өсөн нэмэгдэж буй баялагын тэгш бус байдлыг ирээдүйг тодорхойлох эдийн засгийн гол шинж хандлагыг бол нэрлсэн. За хойд Америк болон Европын залуу үеийнхний 64% нь өөрсдөө эцэг эхтэйгээ харьцуулахад санхүүгийн хувьд доогоор түвшинд байна гэж хариулсан байгаа. За харин Африк болон Өмнөд Азид эсрэг дүр зураг ажиглагдсан. За эдгээр бүс нутгийн залуу үеийнхэн бизнес эрхлэлт өсөж байгааг эдийн засгийн хамгийн гол хөдөлгөгч хүчээ гэж үзэж байгаа. За мөн энэхүү судалгаанд геополитикийн хурцтмал байдал бүх бүс нутагт бол улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлох гол чиг хандлага болсныг харуулсан байна. Тэгэхээр тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ гайхмаар өндөр түвшинд буюу 18.3 их найд $-аас хүрээд байгааг Oxfam International-ийн гүйцэтгэх захирал Амитаб Бихар онцолсон. За мөн хөрөнгийн өсөлтийн хурд улам эрчимсэнийг бол тэрээр онцолсон. За тэгвэл Z үеийнхэн болоод миллениал үеийнхэнд эцэг эхийнхээ үе шиг ирээдүйд баталгаатай сайн сайхан амьдрна гэсэн өөдрөг хүлээлт байхгүй байгаа. За эдийн засгийн асуудлууд маш бодитойгоор тэдний өмнө тулгарч байна гэж Global Shapers Community-гийн тэргүүн Натали Пирс хэлж байсан. Зочны байр суурийг авч үзнэ үү? Тэгш бус байдал ялангуяа залуучуудыг чадахжуулах тухайд манай тайлангийн үр дүнтэй холбоотой хэд хэдэн маш чухал зүйл бий. Юун төрөнд залуу хүмүүсийн хувьд юу хамгийн чухал байна вэ гэвэл нэгдүгээрт төрөнд урдсанчлан, боловсрол, ур чадвар эзэмших боломжтой байх. Хоёрдугаарт ажил эрхлэлт, утга учиртай ажлын байрны боломжуудын талаар ярилцсан. Боломжийн үнэтэй байр, орон сууцтай болох боломжийн талаар дурдсан. Гэхдээ Youth Pulse тайлангаас надад чухал санагдсан өөр нэг зүйлийн талаар энд ярихыг хүсэж байна. Энэ нь бизнес эрхлэх арга замууд тэдгээрийг боломжтой болгож өгөх тухай юм. Энэ тайланд олон залуус эдийн засгийн чадхтай байхын хамгийн том давуу талуудын нэг бол өөрийн гэсэн ажлын байр бий болгох чадвар гэж хариулсан.
Эдийн засгийн систем нь залуу хүмүүсийн ашиг сонирхолд нийцэхгүй, карьерийн эрт үеийн боломж бага байгаа энүүд залуучууд өсөлтийн боломжоо өөрсдөө бий болгож байна. Монгол улсаас л гэхэд үеийнхнийгээ манлайлж цэвэр агаарын хөдөлгөөний эргэн тойронд залуучуудад ажлын байр бий болгож байгаа энхүүнийг онцлмоор байна. Мөн манай төлөөлөгчдийн нэг болох дэлхийд даяар өөрчлөлт авч ирэхээр зорж Ган улсад залуу хүмүүс тогтвортой ажлын байр олоход нь тусалж байгаа Мазуг дурдж болохоор байгаа. Өмнөд Африкийн Швен хотод байгаа Хузайфа мөн байна. Эдгээр төлөөлөгчдийн олонх нь бизнес эрхлэлтийг урт хугацааны ажил эрхлэлт, орон нутгтаа боломж бий болгох арга зам болгон ашиглаж байна. Тиймээс засгийн газрууд бизнесийн хувьд залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд гаргахад шаардлагатай үндсэн хэрэгцээнд нь хэрхэн дэмжлэг үзүүлж байгаа вэ гэдгээ эргэн харах хэрэгтэй. Залуу бизнес эрхлэгчдийг амжилтад хүрэхэд нь хэрхэн дэмжлэг үзүүлж байгаа вэ? Эдгээр нь дараагийн үеийнхний ашиг сонирхол, амьдрал, ирээдүйд өөрчлөлт оруулах бодит арга замууд гэж бодож байна. Хэрвээ тэрбумтуудын хөрөнгийн хэмжээг харах юм бол одоогоор гайхмаар өндөр түвшин буюу 18.3 их $80 тол хүрсэн байна. Түүнчлэн хөрөнгийн өрсөлдлийн хурд улам эрчимдсээр сүүлийн жилүүдэд харьцуулаад харахад л хөрөнгийн хэмжээ нь бүр 3 дахин хурдан нэмэгдэж байна. Зөвхөн өнгөрсөн оныг аваад үзэхэд л тэдний хөрөнгө $2.5 их $80 нэмэгдсэн байгаа нь дэлхийд даяарх нийт ядуурлыг 26 одоо бүрэн арилгах хэмжээний хөрөнгө яригдж байна. Илүү тодорхой харьцуулалт хийвэл эдгээр тэрбумтнууд энэ их хэмжээний хөрөнгөтэй байхад нөгөө талд дэлхийн хүн амын бараг тэн хагас нь ядуурлд амьдарч 4 хүн тутмын нэг нь өсгөлөн хонож байна шүү дээ. Өдрийн 3 хоолойч салгуулах боломжгүй нөхцөлд амьдарч байна. Өөрөөр хэлбэл тэгш бус байдал нэмэгдэж буйг л харж байгаа юм. Тэгвэл улам усан нэмэгцээр буй энэ тэгш бус байдлын үед одоо эдгээр супер баян хүмүүс улс төрийн эрх мэдэл мөнгөөр худалдан авч эхэлж байна. So I saw a very incredibly high number of the Oxfam-ийн сүүлийн үеийн судалгаанаас маш том нэг тоо үзүүлэлт анхаарал татсан. Нэг тэрбумтон бүр 1 жил тутамд 1.9 сая тонтой дүүх хүлэмжийн ялгаруулалт хийх тооцоосон байсан. per year. So it's I think it's a very Үнэхээр өндөр үзүүлэлт гэж бодож байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх зөвлөмжөөсөө хуваалцахгүй юу? It is very clear. So glad you're also talking of the emissions. Тун тодорхой асуудал хөлөмжийн ялгаруулалтын талаар хөндөж байгаа тань үнэхээр баяртай байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлийн асуудлыг хүрээнд хийсэн тус тайлангаар хүн амын 1% бүрдүүлж буй супер баячуудын ялгаруулах хөлөмжийн хэмжээ дэлхийн хүн амын 50 гаруй хувийнхаас аль хэдийн давсан. Уур амьсгалын өөрчлөлтийн хямрал болон эдийн засгийн тэгш бус байдлын хямрал гэсэн асуудлыг харахтаа бид нэг зоосны хоёр өөр талыг харж буй гэдгээ ойлгох хэрэгтэй байгаа юм. Two different faces of the same coin. We need to understand that till we Тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэхээс нааш олигархуудын гараар бий болж байгаа асрын хэмжээний эд баялаг, эрх мэдэл төвлөрсөн эдийн засгийн системийг өөрчлөн гэж байхгүй. As I said through oligarchies. Эргээд эдгээр баячууд их дэлхийг бохирдуулж буй гол хариуцлага хүлээх ёстой хүмүүс болж байна. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн ойрын хугацааны өнгийг тодорхойлох, эрсдлийг урьдчилан ярилцах, шийдэл олоход чиглэсэн Davos 2026 тусгай хөтөлбөртэй хамт байсан танд баярлалаа. Эх оны Davos-ын тусгай хөтөлбөрөөр иргэ уулзъя.